Уран жиргээ уран яруу уншлагын уралдаан 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг. Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын багш сурагчдын хүссэн үлдээдэг уралдаан юм. Монгол хэлний яруу тансгийг хүүхэд багчууд танин мэдэх, үгийн баялаг сангаа дэвшлүүлж, жүжиглэх ур чадварыг нэмэгдүүлдэг гээд энэ уралдааны онцлог олон билээ. Баян оосоос бэлтгэл бүлтгэрийн нэг хүүхэдтэй ирсэн байгаа. Уран жиргээ тэмцээн маань хойчод 1 удаа уламжлалт болгон зохион байгуулагддаг. Томхон хэмжээний тэмцээнүүдийн нэг болдог. Энэ маань хүүхдүүдийн хэл яриаг бага наснаас нь эхлүүлж зөв хөгжүүлэх, авиа дуудлагыг нь зөв төлөвшүүлэхэд маш их дэмжлэг болж өгдөг ийм тэмцээн байгаа. Тэгээд нэг сумаас нэг цэцэрлэгээс нэг хүүхэд оролцсноо гэсэн үдэмжийн дагуу ангийнхаа нэг хүүхдийг 2 шүлэг огшин өгүүлгээд бэлтгэж ирсэн байгаа. Хүүхдүүдийн ер нь сурах хөгжих чадвар бол нэмэгдсэн. Гэхдээ нэг сул тал нь хүүхдүүдийн нөгөө хэл яриа авиа дуудлага жоохон буруу хөгжөөд байгаа талтай. Энэ нь бас эцэг эхчүүдээс маш хамаардаг. Нөгөө уцас дэдэгцний хамаарлаас болоод хүүхдүүд маань нөгөө авиа дуудлагыг буруу дууддаг ийм үзэгдлүүд сүүлийн үед ер нь цөбийн салбар бага насны хүүхдүүдэд их гарч байгаа. Тийм учраас энэ уран жиргээ тэмцээн маань хүүхдийн хэл яриаг бага наснаас нь хөгжүүлэх, ялангуяа нөгөө уран тод хэллэгийг энэ тэмцээн, шүлгийн тэмцээн маань ер нь гол нь шүлгийн маань гол нь цэжлүүлэх гол агуулга нь өрдөөсөө хүүхдийн нөгөө хэл яриаг уран тод болгох чадварыг л дэмжих гэж хүүхдэд багш нар бид нар хүүхдүүдэд шүлэг зээжлүүлдэг байгаа. Энэ маань хүүхд том болоод зөв тод ярих, хэл яриаг хөгжүүлэх чадвар өгч байгаа. За энэ уран жиргээд бол одоо цэцэрлэгийн багшид хүлээлт өндөртэй байдаг. Яагаад гэвэл одоо хүүхдийн хэл яриа, хүүхдийн жүжиглэх чадвар, за хүүхдийн бас нууц авьяасыг нээж илрүүлдэг тэмцээн болохоор бид нар бүхэн жил болгон хүлээлт өндөртэй байдаг. Тэгээд энэ тэмцээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. За одоо сүүлийн үеийн хүүхдүүд маань одоо нэг цахим технологи, дижитал технологитой уялдаад одоо бас хэл ярианы хөгжил жоохон тааруу байгаа нь үнэн. Тэгвэл манай одоо цэцэрлэгийн багш нар, сургуулийн багш нар бол энэ дээр бас маш их анхаарч ажиллаад одоо ингээд хүүхдүүдэд уралдаан тэмцээнд бэлтгэж оролцуулж байгаа нь одоо хүүхдийн хэл ярианы чадварыг одоо дээшлүүлж байгаа гол үр дүн юм аа гэж үзэж байна. Энэ удаагийн уралдааны онцлог нь Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсэж өгдсөний 100 жил. Төрийн сойрхолд урлагийн гавь зүтгэлтэн нэрт хүүхдийн зохиолч Жамбын Даш дондог агсны нэрмжит болгон зохион байгууллаа. За 2 жил тутамд уламжлалт болгон зохион байгуулагддаг. Уран уншигчдын уран жиргээ аймгийн уралдаан маань өнөөдөр зохион байгуулагдаж байна. За ерөнхийдөө энэ уралдаан маань Монголын хүүхдийн ордноос үндэсний хэмжээний уралдааныг зохион байгуулдаг. За Хинтээ аймгийн хувьд бол анхаарчны шалгаруултыг суман дээр, сургууль дээр, цэцэрлэг дээр зохион байгуулад за анхаарчны шалгаруултаас шалгарсан сургуулийн шилдэг сурагчид нь аймгийн уралдаанд ирж оролцож байна. За уралдаан маань ерөнхийдөө Монгол Улсын төрийн сойрхолд урлагийн гавь зүтгэлтэн хүүхдийн их эрдэнэ зохиол Жамбын Даш донгийн дундгийн нэрмжит болгон тогтмол зохион байгуулагддаг. Та хүн бас мэдэх бах Хинтээ аймагт энэ уралдаанд оролцдог хүүхдүүдээс төрөн гарсан за одоо үндэсний хэмжээнд ажиллаж байгаа жүжигчин тийм ээ хөтлөгч за орон нутгатаас ажиллаж байгаа ийм хүмүүс байна. Тэгэхээр энэ уралдааны маань ач холбогдол цар хүрээгээс эндээс харагдах байхаа гэж бодож байна. За манай багш нар ерөнхийдөө бас хэлж байгаа бидний зүгээс барьж байгаа бодлого бол сүүлийн үед хүүхд төгжүүлэх арга хэмжээнүүд бас цахим өгцөнтэй холбоотойгоор хүүхд бас биечлэн оролцох тийм ээ одоо ном уран зохиолтой танилцах тэрийгээ өөрийнхөө ойлгосноор илэрхийлэх уран яруугаар унших монгол хэлний үгийн баялаг сангаас суралцах ийм хэрэгцээ шаардлага бол байгаад байгаа учраас багш нар манаас энэ уралдаанд маань идэвхтэй оролцоод анхаарчны нэгжээр өөрийнхөө ажилтдаг сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг бас олноор нь анхаарчны нэгжээр уралдаанаа зохион байгуулад хүүхдүүдэд өргөн хамруулж ингэж бүтээлч ажиллаж байгаасай гэдэг ийм хүсэл зорилго бас зохион байгуулагчдын зүгээс байна. За тэгээд 4 насны ангилалд шалгарсан шилдэг хүүхдүүд маань улсын уралдаанд очиж оролцох ийм одоо болцсон шалгалтайгаар уралдаан маань явагдаж байна. Уралдаанд 15 сум, 5 тосгон, 23 сургууль, 26 цэцэрлэгээс шалгарсан 85 шилдэг уншигч, сурагчид дэлхийн болон Монголын сонгодог яруу найргаас сонгон уран тод дүрслэлтэй, жүжиглэлтэй, маш чадварлаг уншин өрсөлдөж шилдэг уран уншигчид шалгарч улсын хэмжээний наадамд Хинтээ аймгаа төлөөлөн өрсөлдөх эрхээ гартан авлаа. Цэдэн дамбайг мангас ичлээ гэж юу? Баг байхад би аль хөвлөгийг хилээж барах вэ? Би бүрэг хангаан багсрал зурсан. Хин гэдэг багш нь чамд бэлдэж зааж өгсөн. Жааби агш. За хэр хугацаанд бэлдсэн? Аа.
Талаа. За анх удаа оролцсон тайзан дээр гарсан чинь ямар санагдчих вэ? Гой. Гой санагдчих юм. Олон зэрэг. За энэ тэмцээнд ямар амжилт гаргана гэж өөрөө бодож байгаа бол? Нэг өшөө хоёр Төрүүлнэ л гэж бодож байгаа ёо. Төрүүлнэ л гэж хэлж байгаа. Чиний энэ өмсөн хувцас мөвцөг хэн бэлдэж өгсөн юм? Эмээ. Эмээ нь бэлдэж өгсөн юм уу? Тэ. Чамд хэр зогч ийн гэж бодож байгаа бол? Гой. Гой зогч байгаа ёо. Намайг ээж маань наашаа ирэхэд ээж маань тэр намайг тэр уран жиргээд ороо чи юм авч магад гэд тэ намайг анхруулж ирсэн. Тэгээ би манай эгч маань соёлын дэргэний ажилтаа. Тэгэд би эгчээрээ ээжээрээ хамт бидүүлсээр хагаад тэгээд уран жиргээд орсон. За миний хувьд сэтгэл маш өндөр байна. За би цэцэрлэгээс ахуулаад одоо 12 дугаар анги хүртлээр уран уншлагаар уншиж байгаа. Гэхдээ би яг тэргүүн байрал яг эзэлж үзээгүй. Тэгээд сүүлийн жилээ 12 дугаар ангидаа 1 дугаараар эзэлсэндээ баяртай байна.